Орчин үеийн хүнийг дайгшруулах хэцүүч. Энэ бичлэгт таныг баталгаатай ашмаар уузах бүх зүйл бий. Өдөр бүр бидний эргэн тойронд ямар их ачаалттай үйл явдлууд болж байдгийг танд ойлгуулахын тулд бид энэ дугаарыг бэлтгэлээ. Бид танд ганцхан машин оролцсон нууцлаг осол, тэнгэлдэх 3 нар, тэр байтугай хизээж унтдаггүй хүүг хүртэл харуулах болно. 5 дугаар сарын 11-ний өдөр Испани Ла Лиг, Барселона болон Реал Мадрид нарын гал гарсан тулсан биднийг хүлээж байна. Хэдийгээр лигийн аваргын хувь заяа энэ тоглолтоор шийдэгдэх гэж гисэн Эл Классико бол түүхэн учраа байдаг үлээ. Энэ тоглолтыг та олон улсын спортын компанитай хамтран үзэх боломжтой. Хэрвээ 18-наас хүрсэн бол бичлэгийн доор байршуулсан холбоосоор ороод манай сувгийн S-Facts урамшууллын кодыг оруулаад урамшуулсаа шууд аваарай. Ганц машины осол. Захим сүлжээнд яг үнэндээ хов хоосон газарт гарсан мэт ослын бишгүүд байнга нийтлэгддэг. Гэхдээ ийм тохиолж үнэхээр байдаг болов уу? Хэн нэгэн үүнийг юр бусын үзэгдэл болсон гэж хэлэх байх. Жолооч саадыг зүгээр хараагүй гэж төсөөлөхөд ч бэрх гэдэгтээ та санал нийлж үзье. Гэхдээ баримтуудыг харцгаая. Ихэнх тохиолдолд энэ нь бичлэгийн алдаа байдаг бөгөөд нөгөө машин хэд хурдан явж байсан тул мөргөлдсөн машин дүүсэнд ороогүй гэх мэт шалтгаантай. Өөр бас нэг далд шалтгаан нь камерт харагдахгүй байгаа замын бартаа саад байж болохоос гадна эвлүүжиг хуурамч бичлэгийн боломж ч хийцээд биш үү дээ. Машин доторх мод та ажлаа тараад зогсоол руу гартал машин тань өнөөдөр таныг гэст чинь хөргөж өгч чадахгүй боссыг олж мэдлээ гэж төсөөлдөө. Учир нь машиныг чинь нэвтлээд нэг мод ургачхаж. Энэхүү нууцлаг бичлэг яг ийм л тохиолдлыг харуулжээ. Модны тайрцыг хүстэй сал хийсгээд эвсэн гэж таамаглаж болгоч. Үгүй энэ бол амьд мод бөгөөд газраас ургаж байгаа нэлт. Ийм хохирлыг даатгалын компанид яаж тайлбарлах бол гэдгийг сонирхолтой байгаа биз. Хуурамч нар дэлхий дээр маш хүйтэн өдрүүдэд гадаж гахад тэнгэрт нэг биш 2, бүр 3 нар харагдах тохиолдол гардаг. Энэ үзэгдлийг харуулсан зургууд интернетэд маш их байдагч. Бүгд жинхэнэ үү? Баримт юу хэлж байна вэ? Хуурамч тэнгэрийн биетүүд гих энэ үзэгдэл үнэхээр бодтой юу? Үнэхээр бодтой бөгөөд энэ нь агаар мандалдах гэрлийг онцгой байдлаар хугалдаг маш жижиг мөсөм тастуудаар дүүрсэн үед тэнгэрт үүсдэг байна. Энэхүү гайхамшигт үзэгдэлд паркели буюу нарны хуурмаг дүрс гэсэн сайхан нэр өгчээ. Хар лава модыг харгаргийн ямар нэгэн няцгаатуу зүйл нөмөрж байгаа мэт аимшигтай үзэгдлийн дүрсүүд янз бүрийн бичлэгүүдээр их дардаг. Гэхдээ энэ бичлэгт яг юу болж байна вэ? Шингэн мэт харагдах энэхүү хар нурамдыг ихэвчлэн хар лава эсвэл өөр сонирхолтой үгсээр нэрлэдэг. Бичлэгт маш жижиг чусуудын багахан хэмжээний хөрсний норонг үүсэх үнэхээр ховор үзэгдэл өртжээ. Аз болоход энэ үзэгдэл жинхэнэ галбуусын лавтай ямар ч холбоогүй юм. Цахилгааны харшил. Орчин үед хэн нэгэн цахилгааны харшлаар шаналж олсон гэж төсөөлөхөд бэрхж энэ нь огт боломжгүй зүйл биш аджээ. Ийм цөөн хэдэн хүн технологийн 900-д амьдарсаар байгаач тэдэнд энэ нь амаргүй байдаг. Тэдгээр хүмүүсийн нэг нь Британи бүсгүй Дэби Бьорд юм. Ямар ч электрон төхөөрөмжтэй хүрэлцэх үед түүний биеэр амар тууралдах гарч харшилдаг байна. Гэхдээ Дэби үүнийг асидины завсан мэт хүлээн авах болсон бөгөөд ухаалаг төхөөрөмжгүй амьдралыг илүү эрүүл тайван гэж үздэг болжээ. Үсэрхэг мөс. Сэрүүн үед ойгоор зугааж явахдаа та модны мөчөр дээр эсвэл чулуун дээрээс ийм зүйл харвал нилээд айж магадгүй. Гэхдээ айх хэрэггүй. Энэ аимшигтай мэт харагддаг өссөн бөөгнөрж бол үнэндээ жирийн л нэг мөс юм. Байгаль дээр ийм зүйл байх боломжтой гэж юу? Эрдэмтэд маш удаан хугацааны турш үсэрхэг мөс юунаас болж үүсдэг талаар тодорхой хариулт өгч чадахгүй байв. Олон жилийн туршид ажиглалтын эцэст энэхүү гайхалтай үзэгдлийн зөвхөн тодорхой төрлийн модон дээр тэр тусмаа мод идэвхтэй ялзарч буй үед ургадаг мөөгөнцрөөс үүдэлтэй болох нь батлагджээ. Энэ нь ядаж уг үзэгдлийн ховор байдлыг тайлбарлаж байгаа юм. Тампа дахь нисдэг тавг. 2019 оны 1-р сарын 1-нд Тампа хотын дээгүүрх шөнийн тэнгэрт үс мэддэх нисдэг бит нууцлаг байдлаар үзэгджээ. Олон хүн үүнд онцгой ач холбогдол өгч муу ёр эсвэл харь гаргийнхан аль хэдийн бидний тунд байгаагийн баталгаа гэж үзэж яхасан нь дайх зүйл биш юм. Мэдээж хэрэг тэнгэрт үлдсэн мөрийг жирийн иргэний агарын тээврийн омбоц үлдээсэн гэж үздэг үл итгэгчид ч бий. Гэхдээ та нисгонх зараасаа ийм хэлбэрийн мөр үлдээхийг харж байсан уу? Нисдэг тавгны тухай зургал таныг дайгшруулах байсан уу? Зүгээрдээ бидэнд 100% жинхэнэ гэдгийг батлагдсан олон гайхалтай үзэгдлүүд энэ бичлэгт байна. Бичлэгээ өргөжлөж үзнэ үү? Өвлийн аянга цахилгаан. Хавар эсвэл зуны аянга цахилгаан хэнийгч гайхшруулдаггүй. Сэрүүн уур амьсгалтай орны оршин суугчид ихэвчлэн 5 эсвэл 6 сард энэ үзэгдэл болдогт тассан байдагч 1-р сард лав биш гэдэг нь ойлгомжтой.
Өвлийн аянга цахилгаан бүр тэс өөл харагддаг бөгөөд маш ховор тохиолддог тус түүний тухай ямар ч бичлэг байсан эрдэмтдийн хувьд маш үн цэнтэд тооцогддог. Ийм аянга цахилгаан юунаас болж үүсдэг вэ? Судлаачид шалтгааныг нь багахан талбай дээрх агаарын чийгшлийн тогтворгүй байдал эсвэл температурын огцом өөрчлөлттэй холбоотой гэж үздэг. Алуусчин давалгаа зандаа таарсан бүхнийг ачиж хайдаг аврах том давалгаа зөвхөн усан доорх хүчтэй газар хөдлөлтөөс үүсдэг гэж олон хүн боддог. Гэвч энэ үнэн нь үгүй. Бүх сүрлийн давалгааг цунами гэж үзэж болохгүй. Нээлттэй дасаад цунами ихэвчлэн бараг анзаарддаггүй бөгөөд давалгаа зөвхөн эрэг рүү ойртох тусамж томорч хүчээ авдаг. Тэгвэл затаа дасаад алуурчин давалгаа хэрхэн үүсдэг вэ? Үүнийг хинч баттай мэддэггүй. Ердөө 15 жилийн өмнө ийм давалгааг домог төдий гэж үздэг байсан бол өнөөдөр эрдэмтэд салхигүй тогтсон үед ч ийм давалгаа үүсэх боломжтой болохыг баттай тогтоосон байна. Хаалганууд энэхүү ажилтаа явж Брюссель хотын нэгэн офисын барилгын хяналтын камерын өмнө болжээ. Бэчлэгт нэгэн эрэгтэй гадагш гарахаар шилэн эрэгдэг хаалгаар гарч байгаа нь харагдана. Гэнэт хоёр эрэгдэг хавц залууг няцлах гэж байгаа мэт хавсран хаагддаг. Энэ тохиолдолд хаалга шилэн байсан нь аз юм. Хэрвээ модон байсан бол бүх зүйл хамаагүй муугар төгсөх байлаа. Ингээд айцын жагсаалтанд тань бас нэгэн зүйл нэмэгдлээ. Халимны нууц өөрийн төрөлх амьдрах орчноос олон километрийн ансад Амазоны ширэнгэн ойд олдсон бүх төр халимны нууц одоо ч эрдэмтэд болон нутгийн иргэдийн санааг зовоосоор байна. Энэхүү авраг амьтныг Бразилийн эрдэмтэд олсон боловч яаж энд ирсэн бэ гэх асуултын хариуг олж чадахгүй байна. 10 тонны жинтэй халимны тугал хар салхины үеэр ширэнгэн ойд шилэгдсэн гэж цуурч байсан ч нутгийн иргэд цагаагаараа ямар нэгэн онцгой байдал ажиглаагүй гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Халимны телепортацийн 2 дахь хувьсбар нь авраг давсаагаар эрэг рүү шидэгдсэн байж болцсохгүй гэж таамагладаг юм. Гурвалжин 2009 оны 10 дугаар сарын 14-нд хэд хэдэн хүн шөнийн тэнгэрт гэрэлтдэг 3 дүрсийг харсан гэж нэгэн зэрэг мэдэгджээ. Тэдний хоёр нь зочид буудалд буусан бөгөөд хожим нь тийшээ харавцтай хүмүүс эгснэ. Зообигийн камерын бичлэгээс харахад хар цов малгайтай хоёр хүн зочид буудалд орж ирээд шууд хүлээн авах хэсэг рүү чиглэн явж байгаа нь харагддаг. Дараа нь юу болсныг хэн ч мэддэггүй. Гэхдээ та тэр гурвалжны талаар өөр зүйл сонссноо. Би лав үгүй. Хизээч унтдаггүй хөө. Red Lamp хэмээх энгийн л нэг хүү 2006 онд Америкийн гэр бүлд төржээ. Удалгүй эцэг их нь хүүгээ өдөрч шүнж унтдаггүй болохыг анзаарч эхлэв. Red огт унтдаггүй байж таарчээ. Хүү 7-наас хүртлээр амьдралдаа нэг ч удаа унтаагүй байна. Харамсалтай нь ийм онцгой байдал хүний сэтгэц оюунд хор хөнөөжгүйгээр өнгөрч чадахгүй нь ойлгомжтой. Эцэг их нь Red-ийг хагалгаанд оруулахаас өөр аргагүй болсон бөгөөд үүний дараа тэрбээр энэ өвөрмөц онцлогоос саасан хэдий ч илүү аж аргалтай болж эцэст нь сайн унтаж амарч чаддаг болжээ. Байшингийн нүүдэл. Та нүүх дуртай юу? Хуучин гэрээс шинэ гэрлүүгээ маш олон зүйл зөөх шаардлага гардаг учраас нүүдэлчин амьдралын хэв маяг ихэнх хүмүүс таалагддаггүй. Тэгвэл байшингаа тэр чигээр нь нүүлвэл ямар вэ? Азийн орнуудын хувьд энэ бичлэг тийм ч гайхмаар зүйл биш юм. Малайзад байшинтайгаа хамт нүүдэг уламжлал байдаг. Байшингуудыг анхнаасаа доороо хүндэтгээр барьдаг бөгөөд үүний ачаар олон хүн хамтраад хамгийн том барилгыг ямар ч төвггүйгээр өргөд нүүлгэж чаддаг. Үл үзэгдэгч нөмрөг. Бодит төрөл дээр үл үзэгдэгч нөмрөг байж болдог ажээ. Үүнийг Канадын нэгэн компани бүтээсэн бөгөөд одоо тэд цэргүүдэд ямар ч нөхцөлд анзаарахгүй байх боломжийг олгох цоошин 4 тувц үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байна. Ийм үл үзэгдэгч төхөөрөмж ажиллахад цахилгаан шаардлагагүй бөгөөд үйлдвэрлэхэд хайцсангуй энгийн бөгөөд хямд юм. Ажиллах зарчим нь үнэндээ маш энгийн. Материал нь гэрлийг хугалж, үүнийхээ тусламжтайгаар өөрийн цаана байгаа объектуудын дүрсийг шилжүүлэн харуулдаг бөгөөд ингэснээр дэлгэц рүү шууд харж буй хүн түүний урд байгаа ямар ч объектыг олж харахгүй гэсэн үг юм. Гаст хууль салхи. Гаст хууль салхийг зөвхөн уран зөгнөлт кинонд л гардаг гэж бодож байна уу? Үгүй дээ. Энэхүү агаар мандлын үзэгдэл нь олон тооны галын госомтод нийлэх үед үүсдэг. Гаст хууль салхи нь түүмэр даштуузын дэлбэрэлт эсвэл тухайн бүс нутгийг бөмбөгцсөний улмаас үүсэж болно. Ойн түүмрийн үед модны нэг хэсэг нь эдгээр гаст хуйлрлаар үүсэж, нөгөө хэсэг нь түүний нүүдлийн улмаас сүрдэг тул энэ нь онцгой аюултай юм. Хий үзэгдэл машин. Машин нэвтлэн гарчээ. Энэхүү бичлэг нь ямар нэгэн далдын хүчний талаар кинонд төгс тохирох байлаа. Үнэхээр бараан аимшигтай уур амьсгалтай болсон байгаа биз. Бишкек дээр ямар ч юр бусын зүйл болоогүй мэт санагдана. Оройн цаг ачаалттай зам гэрлэн дохоо.
Гэтэл эргэж буй машинуудын хувьд цуваан донд сүнсэн машин гарч ирнэ. Жолооч нар түүнийг хараад торомсоо гიშгэн. Энэ машин хаанаас гарч ирсэн бэ? Ер нь тэр машин яг бодитоороо байсан уу? За ингээд дууслаа. Эдгээр үзэгдлүүдийн аль нь таныг хамгийн ихээр гайхшуулсныг сэтгэл хэсэгт бичээрэй. Бишкек үзсэнд баярлалаа.